За эргээд Улаанбаатар дээр тавтаймаар л. За бид хоёр маш сонирхолтой зочин бэлдсэн байгаа. Бид хоёр ч гэжлээ манай хамт олон тэгээд зочноо. Өрөө. Ёо. Хоёр зочинтай юм байна шүү дээ өнөөдөр. Хоёр зочинтай байна. Да сайн байна уу? Сайн байна уу? Үгүй яасан том юм бэ? Том байна тий. Хүнд үү? Гайгүй нэг хил гарна л. Оо. Нэг килограмм. Үгүй би шуунаас айд юм шиг байхгүй юу? Хил 100 г орчим. За өнөөдөр манай үзэгчдэд өөрийгөө тамирчдыг танилцуулаач. За сайн байцгаана. Намайг Сүхбаатар гэдэг. Би одоо 26 настай шивэсчин тийм артист байгаа. Хоббигоор одоо сонирхлоороо гэх юм уу хэрээд ижидэг. за хэрэгээ танилцуулаач. За манай хэрэгч одоо баг хүмүүс мэдчихэж байгаа хаа. Чарлаа гэдэг. Чарлаа. Тий одоо 5 сартай. Амар жоох 5 сартай жоох юм биш үү? Хүмүүс айгүй хөгшин том мом гэж хараад идэв юм л. Айгүй нялх беби. Энээс одоо томорх уу? Энээсээ томор. Байгаль дээр өдийг хон хэрэг чинь яг хон хэрэг байхгүй. Байгаль дээр өдийг хамгийн том хэрэг тийм бүр нэлээд том болно. Өдөн ч гэсэн уургаад бүр илүү бүдүүн харагдана гэсэн. Нас би гүйцсэн хэрэг одоо яг хэдэн настай гэсэн үг. Ер нь 2 жилийн дотор ингээд би энэ нас биенд хүрчдэг байхгүй өсөд. Хамгийн максимум болох юм биш 2 жилийн дараа. Тэнгүүд цаашаа ер нь 30 40 жил амьдэрдэг. Байгалийн насжилт нь болохоор Тэгэхээр нэлийн урт настай юм биш үү те. Тий. Бүрхийн та хоёр маань яаж танилцваа? бид хоёр манай нэг бэлгээгээд шууд ижидэг ах. Шонхор бүргэд ижидэг. Анх нэг байгаль дээрээс нэг хэрээний ангахаа болоо тэгээ надад өгчээсэн. Хэрэг үүрнээсээ унтсан байхад нь олж исэн. Тэгээд ижигээд. Тэгээ бид хоёр ч яг 5 сарын өмнө анх 5 сард таарч исэн. Тэгэл одоо 5 сарыг артаа өнгөрөөцөн л юм да. 5 сарын өмнө тэгээд ирээ ах уу гэсэн юм уу? Бид хоёр танилуд ахгүй өмнө хураахт үнэр тийм. Би бас хэрэг ижимээр өдөг мэдэг гэдэг өөрийнхөө хүслээ бас хэлжсэн юм. Тэгэл бэлгэх. Чарлаа ингээд одоо ямар нэг юм дохоо ингэж хэлэх үү? За энэ чинь гихч чинь даа гэд. Тэр мөрийг бол сайн мэдхгүй байдаг юм да. Амар амаа ангаагаад тахлаа. Өрөөнд бөхчмдөд байгаа юм. Бөхчмдөхөр амаа гараад яг нохоо нэг яд шүү дээ. Тийм шүү дээ. Ангалцдаг шүү. Ер нь нэг тэгээд. Маа чарлаа хэр юу? Одоо найрсах уу? Одоо бид хоёр ингээ хурц мөрөл. Жоох ууртай. Анх багтаа гайгүйсэн. Хүмүүс өхөртөд илсээр хагаад тэнгүүтээ жоохон дургу болов. Одоо бүр яахгүй юм шүү дээ. Хүн хөрөхөр жоохон бөхөндөөд ит. Тэгээ одоо юугээр хоолно гэсэн үг юу ер нь? Ер нь гол хоол нь мах. Тэгээд ер нь хүн шиг бүх юмыг идэж чадна. Хүнсний нөгөө жимсэх нь үр тариа. Тэгээд голцоо мах өгөө тажуугаар нь бас жимсэх нь хүнсний нөгөө өгт. Помидор нь айгүй дуртай. Тийм. Өвөрцөө помидор. Тэгэнгүүт болгож идэх гэсэн үг. Аха түүхийг ирнэ. Түүхийг ирнэ. Багт нь нялх байхад нь жоохон хагас боловсруулж жигэнж өгдөг гэсэн. Халуусанд дэвтэж мэвтэйгээд. Одоо бол түүхийг ирнэ шууд зулгаагаал яг ямар зэрлэг итдэг. Хамгийн ухаантай амтан гэдэг шүү дээ. Ер нь байгаль дээр яг IQ-гаараа хамгийн ухаантайгаас 3-т ордог. За. Одоо энэ IQ нь хэрээнийх 40-40-43 хооронд байдаг байхгүй юу? Тэнгүүт бар байна шүү дээ. Бар болохоор 48-тай. Тэнгүүт нөгөө алаг акул идэв шүү дээ. Одоо нөгөө юунд идэг нэг тийм хараалаг. Тэр болохоор бүр тийм бүр хэдгэлээ. Тэр чинь бүр хамгийн killer whale гэдэг байна. Алуурчин хайлам. Тэр бол бүр дийлдэхгүй ухаантай. Тийм. Бараг хүнтэй ойролцоо гэж байгаа IQ. Шуунуудаасаа тэгэхээр чи жигүүртэн дундаас хэрэг юм шүү дээ тийм. Хамгийн өндөр IQ. Сонирхох уу одоо ингээл энэ тийм заал юм хүмүүс. Ер нь амар сониуч. Одоо ингээл тавьчих юм бол энэ тоглоом чинь бүгдийг очиж сониучлаад унгааж амар сахилахгүй сониуч. Юм болгоныг очиж тоншиж үзэл, хөрч үзэл. Загнах уу? Намаагүй. Үгүй. Чарлаг загнах байлаач гэж. Хаяа тэгэл уурлал, загнаж магнаал. Хэр үгэнд орох уу? Үг нэг авахгүй амч тэгэл нэг хальт чимээгүй ингээл гимгүү зарилж байгаа. Буцаал нэг тэгэл. Тэр би нэг нөгөө бичлэгийг үзчихсэн. Ингээл нисээл ингээл босч ирэх нэлээд хоол нөгөө машинтай ингээл явж байгаа л тий. Тэгээд тэр яг үнээр гомдоод байгаа юм уу? Тий, ер нь гомдчихж байгаа. Гомдж байгааг яг мэдрэгдэж байна. Мэдрэгдчихэл. Би ингээд албаар нисэх дадлах хийлгэж байгаа байхгүй юу? Байгаль дээр явж байгааг гутаа хөдөөөр машин дээр ингэж барьж явж байгаад үлдээчээд машинаа холдуулан гутаа дуудаж байгаа байхгүй юу? Тэнгүүт араас өрхий ингэж чадхаараа нисэж байгаа далавчин цуцаад буцаж жоохон амарч байгаа буцаж нисээд тэгээ баг багаар далавчныхын булчин хөгжүүлж байгаа гэх юм уу. Тэнгүүтээ
хаяа явцсан гэж бодоод наваа. Тэнгүүтээ уурлаад уг нь ингээл гүүжрээд гарын дээр суучдаг байхгүй. Яг тэр үед болонгот гүүж ирснээр шууд нэг сонио аваа гаргаснаа цаашаа ирэхээ. Жохоо ууртай маягтай. Одоо татин тэр чинь амар юм чарлаа шүү дээ. Тэр шиг тэгээд чарлаа гэж өгсөн. Нэрийн юу нь яагаад чарлаа гэж өгсөн? Анх ер нь бас нэлээд гоё нэрнүүд бодоод байдаг гэсэн. Тэнгүүт яалтчгүй л амар чарлаа, амар дуурал. За ер нь нэг чарлаа юм тийм байна да. Ер нь шууд чарлаа гэд өгчүүл яа тийм. Тэнгүүтээ нэг муу нэр өгчүүл бас нэг өвчин зовлон өхөлийн имдлээс жоохон хоол өгдөг ч юм уу. Монголчуудын нэг тийм сүсэг байдаг шүү дээ. Тэднийг бодож жагаад за ер нь чарлаа гэд нэг тийм жоохон муухай дуу нэр өгчээ. Энэ өөрт нь тэгээд бас зөгцсөн. Тэгэл шууд чихэн дээр нь чарлаа шүү заяа. Чарлаа гэж шивсэн чи амар чарлаа л. За чарлаа юм байна. Тэгэл чарлаа болчихсон шүү дээ. Ер нь хэрэг тийждэг хүмүүс ховор баха тий. Ховор. Манайд ялангуяа Монголд бид нар баг тий Монголд гэхдээ 4 5 байдیں۔ Манай хэрэгчд бас нэг хоорондоо гайгүй холбоотой. Тий. Бас ганц нэг хэрэгчд маань хэрэгээ алдаад саяхан олж авч ирсэн. Тэгээ байгаль дээр бас нэг ганц нэг гэмтсэн хэрээнүүд байсан. Тэднийг бас манайхан бас авч тийжээжсэн. Хүлмэл нь хугарсан жоохон тусламж хэрэгтэй байгаа. Айгуу сайхан сэтгэлтэй хүмүүс үү. Тэгээд нөгөө босод тэжээвэр гэрийн тэжээвэр хэрээнүүдэд уулзуулах уу ер нь хооронд нь. За би болохоор нэг нохоо муур энтертэй нэг тотносуулдаг юм. Одоо бид нар чинь яг тэр нохоо муур шигээ бусад нохоо муурыг адилхан тийм өөрийг нь яахчгүй гэж бодоод очдог нөгөөдөл нь дайраад барьцдаг ч юм уу. Аюултай. Тэгэхээр бусад тэжээвэр амьтдтай ер нь их тасгал хэрэггүй байх гэж боддог. Тэгвэл яг юм адилхан хэрээнүүдтэй нь яг уу? Хэрээнүүдтэйгээ болохоор заримын зодоо заримтай зодтолдохгүй л гэдэг. Баханда. Нэлхаага болохоор яг тийм жоохон харилцаа холбоо тал дээр нэг тийм арай өөр байгаад идэм аа. Жоохон томроо төлөвшөөд ирэхээр гайг болох юм болов найзалж мэзлэх юм болов. Тохондоо сониучлал зодтолтол тоглоал хэд. Байгаль дээр саяхан нэг хөдөө явж байгаад хэдий хэрээнүүдтэй таарсан. Яг манай суманд. Тэнгүүт тэд нар бол сониучлал хөлний үе юм үеийг сониучлал сулгааж үзчих юм зээл. Тэд нартай бол айгүй хөөрхөн байжсэн. Сая сүүлд имэйлт дээр яг анхны цаснаар бас нэг 2 хэрээтэй таараад. Тэгээ нисгсэн чинь нөгөө хоёр нь хөөг зодоод байсан. Хэрээнүүд нь янз янз ааштай байдаг. Тийм бах тий. Зарим нь зодон, зарим нь найзлан янз янз. Тэгээ одоо жоохон байгаль дээр хэрээнүүдээс айдаг болцсон. Тэгээ та хоёрыг наашаа эрэхтэй нөгөө фэйсбүүкийг харж агаад тэгээд анхны цас гэсэн фэйсбүүкийг нь хараад ийм том хүртлээ юу юм бахтаа гэд. Харин хүмүүс насын нас яг тэрэн дээр их асууж байсан. Харин тийм байна. Нялхан байна шүү дээ. 5 сартай гэр чинь. Тэгээ хэдэн настай юм бэ гэх тэнгуут зарим хүмүүс нь анхны цасаа үзэж чинь хэр чинь ойлгомжтой биш юм. Тийм яг тэгэж бодоо. Тэгээд жоох юм байна да гэж бодчихсан. Хэр няланх уу ингээл хурж ирэл. Нялуурнаа. Сая бит хоёр баг ингээл өвөртөө ороод томсон. Юунд говь руу яваад нөө бичлэг клипэнд тоглоод. Тэнгүүт говь амар хүүтэн шөндөө. Тэгээ бид хэд чинь бүгд юм кампта энэ майхан энэ авч яваад. Тэгээ шүн майхан тонсон чинь манай даарад юм хүүтэнд нэх байж чадахгүй. Нэг температур тонсороо сурцсан. Тэгээ нэг юм өөрийнх нь гიშгүр үүдийн хөлний. Тэрэн дээр нь гიშгүүлээд унтуулах гэсэн чинь тэрнээсээ буугаад нааш надрууцдаг. Тэгээ яг шүн унтчихсан чинь ингээд амар чичирсэн хөлний хажууд ирсэн ингээд наа. Тэгэхээр би хүнжил рүүгээ оруулаад хажуудаа гаран дээрээ тавиад ирлүүлээ явуулсан чинь тэр чигтээ унтаад шүнжинг. Тэгээ бид 2 3 хоног тэгж хамт унтсан. Тэрнээс өмнө хамт унтж байгаагүй юм. Өмнө нүүдэлчин фестивал дээр бас бид 2 хамт майхан тонжсэн. Тэгэд бас нэлээ хүүтэн байсан. Тэрэн дээр нэг хальт хамт тонжсэн. Тэрэн дээр тэгтээ яг тэгж өөртөө орж унтж байгаагүй. Яг миний хүнжил дээр суугаад тонжсэн. Тэгээ сая говьроо яваад бүрл татна халчаал ирлээ. Өөр төрөндөө орж унтаж мантаа. Ямар клипэнд байгаа юм бэ? Таандрын бас одоо нэг шинэ айгуу гоё дуу гаргаж байгаа. Одоо бодохгүй цацагт. Тэрэ гэдэг доо юу? Тэр бас нэг яг нэг Монголын нэг тийм хуучны дууг сэргээж каверлж дуулж байгаа. Бүлүү гэдэг дуучинтай хамтарсан клип хийж байгаа. Клипэн одоо ингээл тоглохлоор юу гэдэг нь нохоо шиг ингээл суу муу гэл хэлээ суугаад нэг сургуульттай юм шигтэй команд ер нь хэд биелүүлэх үү? Тийм команд бол битүүрт байхгүй. Гэтэ байх боломжтой юу юм боломжтой. Заах юм бол тийм. Би зааж бол мэдэхгүй яг нөө анхны амтан анхны ямар ч туршлага байхгүй болохоор яг тэднэрийг бол зааж мэдэхгүй байгаа. Гэтэ яг хуу яг өөрийнхөө чадхаараа ингээд гар маран дээрээ холоос нисэж жагаад ирж суудаг ч юм. Тэднэрийг бол нэг яаж хийж байгаа сургацсан. Цаашдаа юм сурнаа битүүр. Тийм бахтай. Гэтэ ер нь ямар ч амтныг байсан бас одоо яг амтандаа тааруулж сурахдаг бах та. Зарим нь бол яг ингээл амттан өгч сурахдаг гэлтэгдэг шүү дээ. Зарим нь бол яг ингээл хэлсээр агаал яг юм
нэлээд төвчээр залгах гэсэн үг. Тэрнтэй адилхан бас амтнаасаа болд юм болов уу гэж. Ер нь амттыг сургаж байгаа хүмүүс ер нь юу яддаг юм шиг байна. Хоолоор нь л өдөртөж одоо ингээд зөв юм хийнгүүтээ нэг команд зааж өгж байгаа гоо нөгөөдхөө сурангууд нь шагнадаг ч юм уу тэгж л явт юм шиг үлээ. Би нэг хальт явжсэн. Зөв бичлэгүүд үзчихсэн тэгэнгүүт яг хоолоор нь л яваа. Шагнаад урамшуулаа. Энэ хэрэг бол одоо ер нь нэг юм бидний нэг киноноос үздэгээр нэг юм гялтгансан юмд их дуртай амтан гэж байдаг шүү дээ. Ингээл зүйлт мөл байвал шүүрэл ингээл аваад нисдэг. Тиймэрхүү яг уу ер нь тий ер нь гялтгар юм хөр ингээл аваад нисчих үгүй. Түлхүүр ер нь тэгтий. Одоо энэ гялтгар юмд айгуу дуртай. Сониучрахад одоо энэ эмэг зүйлт гэрийн түлхүүр, машины түлхүүр юу гэдэг юм. Тэднийг аваад өөрөө нэг байгалийнхын нэг тийм бас нэг сонио характер байлаа. Юмыг нөөцлж нуудаг. Одоо ингээд гэрийн түлхүүр мөлхүүр хаяа алга болчихдог байхгүй. Тэгэнгүүт гуцсан завсар ингээд ийдсэн. Зөвлөлт мөлт хаяа ширэн дээр тавьсан юм алга болчихсон. Тэгээд бас нэг тэнд хувцсны завсар чигцэн. Цадчихаараа хоолоо бас энэ тэнд авчиад булчиг юм болчтой. Дараа нь үлсгүүрээ авчиад идэх чинь. Гэтэ эмэг түлхүүр эднэрийг бол энэ илдэг юм бишээ гэдгийг бол мэдж байгаа шүү дээ тий. Мэдж байгаа. Гэтэ яагаад нугаад байгаа юм бол? Мэдгүй өөрийнх нь гоо зүүн нэг юм мэдрэмж яваад байна үгүй баг. Тийм баха. Яг өөрт нь тийм нэг гялтгар эсвэл нэг нүднийх нь тийм өнгийг харах тийм одоо юу нэрээ өөр бах хүмүүсээс. Ер нь тэгж би уншижсэн. Одоо хүнээс илүү өнгийн ялгадаг тэгэнгүүтээ юм гялтгар юм юмд илүү амар татагддаг гэдэгтэй бил. Одоо ингээл хэрэгээ тижээж эхлээд ер нь хэрэг ер нь нэлээд судалсан уу? Тийм баг зэрэг ер нь тодорхой хэмжээнд яг өөрийнхөө хэрэглээнд тааруулаад судалсан. Яг бүр амар судлаагүй. Би тэдэд тэгвэл сонирхолтой юмнуудаас ярьж өгөөч. Тийм ээ. За хамгийн нэгдүгээрт нь айкон байна. Тэнгүүтээ сониуч зам байна. Тэнгүүтээ байгаль дээр одоо юу яа тий. Хэрэг одоо хань ажилтай болно шүү дээ. Тэр нь ингээ тэрнтэйгээ амар үнэнч насан туршдаа тэрнтэйгээ ханилж амьдардаг. Тэгээ тэр нь ямар нэгэн байдлаар эндчих юм бол ахаад одоо дараа жил нь хостой болдгоо ч юм уу. Ерөөсөө яг тэгэл хосно өгчгөл юм бол тэгэл ганцаараа тэрчгтэй насаа бардаг. Тийм хайр дурлалтай хамгийн үнэнч амт ингэж байгаа. Одоо хүмүүс нөө хун шууг юу яадаг шүү дээ. Хайр дурлалын бэлэгдэл гэд болгоод байдаг шүү. Хун ч нь болохоор одоо нэг нь өгчөнгөө дараа жил нь дахиад өөр хостой болчихсон. Хоолтой нэг тэг сонссон юм тий. Хэрэг болохоор яг тийм юм билээ. Тэртэл дээр бол амар үнэнчтэй бил. Одоо ингээд улирал солигдоход энэ өд сөдөн унж гин үү эсвэл юу яд юм бэлээ. Багтаа битээр ч одоо ингээд 5 сард анх ингээд өдөн ургаж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл 8 сард яг нэг хальт зарим нэг өднүүдээ унгаагаа дахиж шинүүд ургах юм бэлээ. Тэгээ одоо сүднүүд нь бас жоохон ургаж байгаа. Одоо өд сүд гэдэг тустай байгаа. Сүдэн доторчлалтай бүр юм одоо жоохон дулаалга маягийн тийм жижигхэн цагаан зөөлөн. Илүү юм сагалгаар. Тийм. Тэр нь яг нөө өвлийн нөхцөлд daarуулж маруулдаг байраа хэрэгтэй. Юм шиг байна. Тэр нь бас нэлээд ургаж ирсэн сая. Одоо хүүтрээд ирэнгүүт яг сүдэн жоохон ургаж явжлаа. Одоо бид нар ч гэсэн сүдэн хүртэнд орчод шүү дээ. Тэгээд өөр чинь бас зөндөө юм байгаа. Ян занзын хүмүүс ингээл юм гуйдгүү. Одоо ингээд манай таньдаг хүн ингээд могоод хийжээдэг тэнгууд ингээл могооныхаа хальсыг өгчөөч энэ төр гэл тэгтийм байлээ. Тэрнтэй адилхан ингээл өднөөс нь хоёр энэ төр гэл тэх үү. Тий, ер нь хүмүүс асуугаад идэв. Хэрээний өд мөд байна уу гэд. Эсвэл хэрээ хүнд гаршуулж өгөх ч юм уу те. Тэгээд л баахан л асуугаад. Хоёрын сонсчихсан хамгийн сонирхолтой асуулт юу вэ? Хэрээний нулимс. яах ч юм бол шидэл шингэн мэнгэн ашиглалтай юм байна. Юу яах юм шиг лээ. Хүмүүс хараан муудахаар одоо хинж тэгээ хэлсэн мэдэхгүй. Хараан муудангууд хэрээний нулимсыг гаргаж авангуудаа нүдрүүгээ тусаахаар амар хараатай болдог юм болдог. Тийм амар үлгэхгүй шүү. Тэр үгүй байлгүй дээ. Тэр өстө баггүй. Тийм юмыг надаас бүр ингээд барыг 20-30 асуужсэн. Ингээл энэ тэрүүгээр явна штэ битэр чинь. Өдөө гадаагаар. Тэнгүүд хөөе байж байгаараа хүлээж байгаараа дүү мүү гэл нэг хөгш ахнар махнар. Зарим ихснэр. Хэрээнийх нь нулимс. Хэрэг ингээд ахын нэг юм манай нэг хамаатны дүү мүү юу юм аа. Эсвэл би өөрөө юм хараа муутай маа. Тэгээд хэрээнийхээ нулимсыг жоохон нэг тусал нулимс ч юм уу өгч өчээ тэр. Тэгээд яаж нулимсыг гаргах юм? Харин тий. Тэр болохоор бас нэг юу гэдэм бэлээ. Дээр үе одоо юу гэдэг чинь. Хүмүүсийн тийм яриад байт юм бэлээ. Маханд одоо нулимс одоо маханд нь арх марх шингээж өгөөд тэгээ согтоочингууд хэрэг чинь яадаг ч үлээ. Бас нэг тийм шүлгэн дээрээс би сонсчихсан аахгүй. Арх уучингуудаа ингээд өмнөх амьдралаа бодоод гашуудаад уйлдаг мэлдэг ч юм уу. Тэгээд нулимсын тусааж авдаг мавдаг гэдэг. Их тийм шүлэг байсан. Сонирхолтой л юм тий. Ийм цагаан өнгийн хэрэг бас байдаг үг юм байна шүү дээ. Тэр нь болохоор одоо юу тийм хэрээдүүд дундаа бол хаан хэрээн гэж авт юм бэл. Одоо бусад хэрээн тэр хэрээгээ
халамжилдаг, хоол унд энэ зөөж авчирж өгдөг бүр. Тэр чинь бүр хэдэд үлээ 10,000 нэг тохиолддог ч гэлээ амар ховор. Гэтэ Оросд нэг байт юм. Миний мэдхийн Монголд бас нэг байдаг гэсэн. Нэг өвөө надад тэгчихсэн байхгүй надад таарчаад. Мэдүүч ингээ ирээд ижид юм байна. Ах нь ингээд Монголд нэг юм цагаан хэрэг одоо хаан хэрэг гэдэг юм даа. Нэг байдیں۔ Ахын тэгтээ чамд байрлалыг хэлэхгүй. Хүмүүс заагаад өгчүүл очоод яадаг тэгчихлээ. Ер нь болдгүй юм гээл тэгчихлээ. Тэр өөр хэрээний төрөл зүйл биш. Зүгээр альбинос гэдэг зүгээр үзэгдэл биш үү те. Гений үзэгдлээс бол гений миний бодлоор бол тэр яг угаасаа гений үзэгдэлтэй. Тэгэнгүүт бусад хэрээнүүд нь тэр хэрэгээ бүр ингээд яг бүр ингээд хаан дүрмжилчтэй юм шиг байна. Сонсчихсон уншижсэнаар бол те. Одоо яг хүн дээр ч гэсэн яг альбино хүн чинь нөгөө нэг харааны чадвар нь бага тэр болцдог. Тэгээ ер нь юм харахгүй нэг ихлэр чинь хоолундаа олж идэж чадахгүй. Тэгэхээр нөгөөдөл нь уул нь кэрлэл байгаа юм байна. Тэр нь бас тийм нөгөө нэг өнгө үзэмжнээсээ болоод хараа мараа нас юу ячтай юм шиг үлээ. Харааг болцдог гэсэн. Нарны тусгал мусгал ямар юм нөлөөч үлээ. Гэтэ айгүй сонирхолтой юм билээ. Европын нэг өвөө байсан. Би нэг рилийг үзчихсэн. Цав хэрэгтэй өөрөө юм амар буурлуу. Тэгэл тэр ирэн баг ярьж марал амар гоё. Хэрэгтээ бас нэрээ хамгийн сонирхолтой нэрээ. Одоо тотноос илүү хэрэг бүр илүү хурдан хэл сурах юутай. Тийм потенциалтай тийм. Одоо бас ярьдаг хэрэг зөндөө байгаа. Гадаад амар ингээ өг мөг заагаад өгсөн. Нэг ихчүүдийн бас аль улсын хөлөө хэрэг амар ярьдаг. Хаа игээл амар үг хэлээд өгдөг. Ютубээр хайвал зөндөө юу байна. Үзчихсэн юм шиг байна. Тийм. Би нэг яг сайхан нэг бичлэг үзчихсэн. Нэг help гэд хэлээс орсон. Тэгээ нөгөө гадаа машинаа ингээл янзлчихсэн чинь нөгөө хашин гэрээс нь help гэдээсэн болохоор ажидлах нь хөршүүд нь цагтаа дууссан. Тэгээд нөгөө нэг машинаа янзлчихсэн хүн дэр чи 2 цагтаа өрөөд ирсэн чинь за байж байгаараа гэдэг яг татаа гаргаж ирч үзүүлж байгаа. Тийм бичлэг үзчихсэн. Юуны та хоёрын бас өдөр тутмын одоо хуваар ер нь яаж явах вэ? Одоо өглөө сэрэлэн гэдэг гэдэг. Анх бол юу яадаг вэ? Одоо тэгтээ нэлээд өөрчлөгдсөн. Цаг үеэд байгаа жоохон өөрчлөгдөд байгаа. Анх багт нь бол хаач явсан дагуулаад явчихдаг гэсэн. Өглөө бослоо. Хоолын өглөө гэрээ зэвэрлэлээ ажилдаа явлаа. Би шивс идэх байхгүй. Тэгээ шивснийхээ студ дээр явжаал нэг жижиг хайрсан тэгээд авчдаг. Тэгэл тэндээ жоох хөлсөнгөтэй чарлаа л иждэг. Тэгээ хоолын нөгөө л ажиллаа игээл би бас нэг жимд явдаг гэсэн байхгүй. Жимд явахдаа нэг 3 цаг гэртээ өргөж явдаг. Тэнгүүт ирэнгүүт амар ойролцоо л сууж. Тэгээ одоо болохоор жоохон томроод сахилахгүй дүрсгүй болоод ажил дээр авчихаар ажил өрөө тэнд юм бүснүүлээд тэнд баагаа. Тэнгүүт нь бас шивсний студийн эрүүл ахуй шуу бааж мааж болохгүй. Тэгээ шуугаа одоо гэртээ үлдээдэг болцсон. Тэрнээс ер нь бол байн хамт өгдөг гэсэн. Одоо өдрийн ихэнх цагийг ер нь жоохон тусдаа өнгөрөх болоод байгаа. Манайд 2 дүү бас хэрэтэ нэлээд ажилдаг болсон одоо. 2 дүүтэй хамт амьдэрдэг байхгүй. Тэгэл нэгээрээ хичээлдээ үедээ нэг нь хоолоо өгчөөл буцаж ирээл хоолыг нэг бол жоохон салхилуулж малхилуулсан. Хэр их унтхуу ер нь их унтдаг амт нь уу? Тий, ер нь орой 10 11 гээл унтчихна өглөө тэгэл гэгээ ороод яг байгаль дээр бол 7 6 өнгөрөөс ирчтэй юм шиг. Яг чарлаг дагаад унтаад сэрээд байх юм бол гоё юм нойрны юм аягтай. Тий, ер нь тэх юм билээ. 8 цаг юм хаашаа тий. Анх чарлаг гэртээ аваад ирсэн чинь 2 дүүтэйгээ байдаг гэлээс 2 дүү нь ер нь яаж хүлээж авсан бэ? Хамгийн анх би ганцаар байсан. Маа дүү нэг нь хөдөө нэг нь Америкт байсан байхгүй. Зуны амралтаараа. Тэгээ 5 сард маа дүү ч бас эрт явцсан. Тэнгүүд анх нэг дүүтэйгээ байсан юм аа. Тэр дүү маань ёо ямар амар чимээтэй юм бэ гэл. Яг өглөө бүр чинь яг 6 гэл орилоо эхэлчихэж байгаа байхгүй. Хаварч бас нөгөө эрт гэгээ орчдөг шүү дээ. Гэгээ ороод яг нэг гэгээ оронгууд сэрэл бүрийн оронгууд унтчихд юм билээ надад. Хүн бас тэгээд ивэл яг зөв амьдрал юм яг таахгүй. Тэгэл яа ямар амар чимээтэй юм байгаа наадах газ хоол нэг өчөө гэл чихээ бүхлээ. Эхний хэдэн өдөр тэгж байгаа сүүл рүүгээ өөрсдөө амар ирч сэрж мэрдэг болов. Амьдралын юм аяг нэлээд өөрчлөгдсөн. Өмнө хэрэг дэжээс өмнө амар өдөр нэг хүртэл 11 12 хүртэл унтчихдаг байсан. Хэрэг дэжээгэл эхлэнгүүтээ өглөөний хүн болол 6 7 гэж өсдөг болов. Тэгээ заримдаа жоохон оройтер шивээс хийж байгаа оройтер унтангуудаа өглөөгөөс хоолыг өгчөөл буцаж унтаж мунтал. Тэгээ чи багтаа амар ойрох болдог байхгүй. 2-3 цагийн хооронд. 2-3 цагийн зайтай багаар боллоо явдаг. Тэгээ жоохон асуудалтай хэцүү санагддаг юм нь болохоор юу вэ? Баасны сангасны асуудал байна. Ер нь бусад нохоо юу шиг, нохоо муур шиг нэг газар очиж баана гэсэн юм байхгүй. Баасаа төвчж байгаад гарч баана маань гэсэн юм байхгүй. Жигүүртэн нөө хаач хамаагүй явж байгаад нисэж байгаад ч баадаг, энэ тийм суугаад ч баачдаг. Тэгэнгүүт одоо нэг газар баалгаж сургах мургах тал дээр одоо яа гэм баа. Тэр жоохон хэцүү санагдаж байгаа. Одоо яг тулгамдаад байгаа асуудал нь. Тэгэл тэрнтэйгээ дасан цогцол байнга салфетик кармалж байгаа. Энэ тэнтэйгээ арчаал явцдаг тийм.
Хагадтай чинь бас жоох үнэртэй ах уу? Үнэр байхгүй. Цагаан өнгөтэй. Тийм цагаан өнгөтэй. Яг ингээд тэгтээ жоохон л үнэр өгдөө. Яг дахиад механиктэй ер нь ойролцоо бүгдээрээ л адилхан л үнэртэй юм лээ. Бараг юм мэдчихэл шууд боловсруулалт гаргаж. Ер нь 2-3 цагийн дотор яг тэр ийдсэн олоо боловсруулдаг. Ходоод модоод нь амарч юм бэл. Шууд багал явчихдаг. Тийм нөгөө нэг давсаг барих юмрч боломжгүй байдаг. Яг тэгвэл нөгөө нэг дээр нисэж явах та тэр чинь нөгөө тэнцвэрээ авч ингэж нисэж байгаа шүү дээ. Тэгж явах явцдаа нөгөө угаасаа одоо нөгөө жин авах боломжгүй байдаг учраас шууд гаргадаг. Шууд гэхдээ давсаг байхгүй шүү дээ. Тийм. Одоо нөгөө өтгөн шингэн шууд хамт. Шишмэс тусдаа шин мэн гэсэн юм байхгүй шууд өтгөн шингэн хамт гарч. Тэр нэг тэр нисгтэй нь холбоотой байдаг. Помидорноос өөр бас ингэж амар ингэж иддэг хоолойгоо. Гүзэлцэнд амар дуртай. 100 битээр богдвол гарсан чинь нэг тансаг юм нэ те. Хөөхөн жоохон гүзэлцэг ургацсан байдیں۔ Тэнгүүт тэднийг түүж идэл. Өөрөө бас түүждэггүй амар залахгүй зав. Шууд юу яадаг. Надаар ингээл түлгээл нөгөөх нь би аманд нь хийж өгөл тэгэл намайг дагаал. Надаас гүзэлцэг тэгэл хажууд нь гүзэлцэг байх чи. Нилээ эрэх нөхөр байж та тэгвэл айгүй эрэх. Би сая ингээд энэ дээр харсан чинь хошуун жоохон ингэсэн байсан. Тэр нь зүгээр үү? Энэ харин жоохон миний буруу асал болсон юм. Одоо ингээд юу яд юм бэл. Багаас нь өөрийнх нь хошууг жоохон ажилуулад магцахын зулаалгаж идэх хэрэгтэй юм бэл. Тэнгүүд би мэдэхгүй дэр энэ яг нэг анхных болохоор ялцчгүй туршлагагүйцсэн л та. Махын ингээд байнга жижиглээл амруу ингээд хийж өгөөл бөөцөлөөл ангот чинь хошуу ямар ч үүрэггүй болчих жоох юм хазах тийм ингээд хооронд нь харшуулж ажилуулах тийм юугүй болоо тэнгүүд хошуу нь хит ургаад тэгээ хошуу нь үзүр нь хоорондоо зөрөөд ингээд хит ургацсан. Тэгээ одоо би засаж байгаа гэхдээ одоо зөвшөөрөх юм байна. Зөвшөөрнө. Одоо ингээд маникюрын дэрэлэр ингээд өнгөлчдөг богисоход. Тэнгүүд ингээд хэлбэрийн засагтаад багаар ингээд засагдах юм бэл. Анх бүр амар дэл байсан. Бүр ингээд зөрчсөн. Анхны бичлэгүүдийн үзвэл амар дэл. Одоо ингээд зуултыг харах юм бол арай гайгүй ингээд. Хөөх юм аа. Хүн дээр ч гэсэн яг тийм шүү дээ. Жохон хүүхдээ ч гэсэн ингээд хоолыг ингээд блендертэй л ингээд миксерлэл зөөлөө мөгөөл ах юм бол шүдэн бөөгнөрөөл ингээд гажигтай. Тийм үү. Амны гажиг маяг. Тэр ялцчихгүй юм бэл. Би бас одоо тэгтээ бас нэлээд туршлага сууж байна. Юун дээр та хоёр ингээд бичлэгүүдээ сошиал орчинд ингээд хуваалцсан гот хүмүүсийн ерөн сэтгэл нь хэр ах вэ? Анх бол бас нэлээд сүр байсан шүү. Тийм. Одоо ингээд юу яадаг. Ийм хар шувуу муухай юм дууддаг, муу юм зөгндөг ч юм уу. Тэгдэг байж байгаад хүмүүс сүултээ ер нь хэрээнд цаанаасаа зүгээр ямар ч дургу байх шалтгаангүй мөртлөө зүгээр л дургу болсон хүмүүс байт юм билээ. Масаад агаад зүгээр харанхтай болохоор юм. Тэгэд одоо сүүл рүүгээ арай гайг болчихжээ. Ер нь нэг муу ёрын шуу муу гэл бидний нөгөө нэг үздэг кино уншдаг мэдээлэл бүх юм дээр хэрээг дандаа муу талаас нь дүрсэлсэн байдаг шүү дээ. Ер нь дээр үеэс. Тэнгүүт л хүмүүс цаанаасаа кодлогдоод за ер нь муу шуу юм байна гэж бодчихсон юм шиг. Одоо харин эсрэгээр болцсон. Одоо ингээд комментууд, чатуудыг уншингууд анх ингээд хэрээнд амар дургу байлаа. Чарлагийн имчилгүүдийг үзэж ирээд хэрэг харахаа бол хайр хүрэл гэдэг болчихлоо гэх. Тэгээ манай аав ээж бас хэрээнд амар дургу байсан. Тэгэнгүүтээ юу яачлаа. Танаа шуугч хараад хөрхи хэрэг хараад чарлаа гэдээ удаад өгдөг болчихлоо энэ тэргээд дүүнрээс тэгээд юм бичээд өгдөө. Яс нэг гэртээ юм хэрээний хэлбэртэй юм гэрэл авсан байхгүй юу. Тэгээ манай гэрийнхэн ёо ямар амар юм авцсан гэдэг. Би нөгөө уншиж хагаад хон хэрэг дандаа нөгөө сайн мэдээ дуулгадаг гэж сонсоо. Тэгээд тэрийг бэлэгдэж гэртээ тийм гэрэл авчихсан. Хон хэрэг гэснээс нэрээ хон хэрээдүүдийг мэдгүй хөх. Уншиж ер нь хон хэрэг гэдэг нэг обог. Мэдгүй. Тэрийгээ ойролцоо санагдлаа. Сая тэгтээ би нэг амар сонирхолтой говьд явжсэн байхгүй юу? Одоо нөгөө клипний янз янзын хүмүүстэй. Тэнгүүд алтан ураг гэдэг хамтлаг өгд юм билээ. Би саяхан мэдсэн. Тэгтээ нөгөө багтаа дуугийн зөндөө сонсч ирсэн. Тэгсэн чинь тэр алтан ургийн морио урчах тийм нэг хон хэрэг мэрээ тийм авахтай зав. Ургийн авг нь тийм авг гэдэг юм бил ч тэ хэрээтэй. Тийм авахтай тэнгүүтээ өөрөө бас бөө юм билээ тэр ах. Тэнгүүт нөгөө нэг одоо юу гэдэг буураа муураа тийм хэрэгээр мэдээд амжуулдаг тийм хүмүүс ингээд. Тэнгүүт хэрээгээ би шууд нисгдэг байхгүй юу? Говьд явж байгаа. Тэгсэн чинь шууд чигээрээ явсараа тэр хандлагад өрч буучдаг. Олон хүн байхад уу? Тийм. Тэр ах бүр урд байсан байхгүй юу? Цаана бас нэг ах 2 3 энэ тэнд хүн байсан. Шууд чигээрээ ниссээр тэр хандлагад өрч буус. Тэнгүүт нь би сүүлдэн зүгээр морио урч хахта боо халаа суучсан чинь ингээд манай овг мовг юм гээд бахан боолсон чаараа. Бөө мөө болж таараад тэгээд овг нь хон хэрэг мэрэг тийм их. Бас сони юм бэл. Тэрийг би бүр гайхаад үү гэдэг ч юм.
За манай яриа бас нэлээд амттай болж өрнжийн. Тэгээд хэдүүлээ хэсэг завсарлаад буцаад галтгоондоо зочноос хоолоор дэлээ.